За энэ манай энэ мод үржүүлгийн газар мэрэгжлийн юм байгууллага болоод би нэг 4-5 жил болж байна. Тэгээ энд тал хээрийн бүсэнд ой байдаггүй. Тийм учраас энэ тал хээрийн бүсэнд ямар ургамлууд зохицож яаж ургуулах вэ гэдгийг анханасаа туршиж судлахын зорилготойгоор энийг байгуулсан. Тэгэхээр манай энэ үл яг одоо өөрөөсөө үржүүлэг хийгээд явдаг учраас тал хээрийнхаа бүсэнд зохицсон ийм одоо моднууд байгаа юм. Тэр энэ модыг яаж тарьж яаж ингэж одоо үржүүлж гэнэ гэдэг талаас нь ярил л да. Зарим нь мөчрөөр үржүүлж гэн, зарим нь үрээр үржүүлж гэн. Жишээлх юм бол энэ бургасыг одоо ингээд мөчрөөр үржүүлээд ингээд ийм мөчр тайраад ингээд үржүүлж байгаа нь. Тэгэхээр энэ мөчрөөсөө ингээд энэ бургас ингээд гараад ирж байгаа. Энд чинь жилдээ 1 метр гарan гэртээ өндөр ургах чинь. За тэгээ энэ нэг ургуулахын тулд энэ хөрсийг сайн ингэж бэлдэж өгнө. Энэ хөрсийг бэлдэхдээ энэ одоо бууц хийж байгаа юм. Бууцаар ингээ хөрсөө сайжруулна. Манай энэ тал хээрийн бүсийн хөрс чинь бол хүрэн улаан хүрэн хөрс шүү дээ. Тэгвэл энийг хар хүрэн хөрс, ойн одоо хар хүрэн хөрс болоод энд өөрөө ургамал энд энтхийн эндемик юм модлог ургамал байхгүй учраас энийг модлог ургамал тарьж ургуулахын тулд тэр орчны хөрсийг хийж өгөх ёстой. Тэгвэл энд одоо ийм бууцаар бордоод бууц хийгээд хөрсөөс хэрэгжүүлээд шавраас нь чөлөөлөөд хайрах чулууг нь аваад энэ одоо ургасан юм зэрлэг юмнуудаар нь ингэж одоо энэ дээр нь хаяж ингэж энийгээр нь хөрсөө бордож сэргжүүлж ингэж өгөөд ингээд үндсэндээ одоо энэ ургамал зогтсон юм хөрс бэлдэж өгч байгаа. Тэгээ тэрний үндсэн дээр энэ ургамлууд бол одоо ингээд сайн ургана. Тэгээ энд манай энд ургасан ургамлыг өөр газар аваачаа тарих юм бол илүү сайн зогцож байгаа. Яагаад гэхээр энэ орчиндөө зогцчихсон шинээр бий болсон энэ ургамал байхгүй. Ой модноос аваад очираад ингээд тарих юм бол зогцох муутай байдаг. Тэгэхээр энийг зогцуулахын тулд тухайн ургамлын онцлог тохирсон хөрсийг сайн бэлдэж өгнө, арчилгааг нь бэлдэж өгнө. Зарим ургамал их ус сэргэлдэг, зарим ургамал бага ус сэргэлдэг, зарим ургамал азотоор илүү бардна, зарим нь кали илүү байна гэд ургамал болгон өөр өөрийн онцлогтой. Тэрэнд нь тохирсон одоо юу бордоош юм хийж өгнө. Тэгэхдээ тэрэнд бол хамгийн тохирсон юм юу байна вэ? Манай энэ хөдөө орон нутагт ялангуяа тал хээрийн бүсэнд бол өхрийн бууц, хоньны бууц хоёр. Энэ хоёулаа бас яг бууц мөртөө ижил биш. Яагаад өгөхтэй зэрэг хоньны иддэг ургамал өөр, өхрийн иддэг ургамал өөр. Тэгээд боловсруулах эргэтэн систем нь бас арай өөр. Тийм учраас энэ хоёр бууц нэг нь одоо юуны калийн агуулмж сайтай байхад нэг нь азотын агуулмж сайтай юм уу. Тэгээ энэ хоёрыг 50-50% холиод тэгээд хөрсөндөө хийж өгөх юм бол энд хэрэгцээтэй тэр эрдэс бордоонуудыг авч чаддаг ийм одоо боломжтой байгаа юм. Тэгээ энэ болохоор үрээр хийчихсэн байгаа энэ. Тэгэхээр энд одоо өөрөө ингээд нялах энд үрээр боожоод тэгээд том ургамал болох тул энд одоо өөрсөндөө бүр зогсчихно. Тэгээд энэ манай тал хээрийн бүсэнд бол урах чадвартай юм болж байгаа. Энэ гүйсийг бол одоо үрээр хийж. Тэгээ энэ гүйсээ одоо том гүйс болгож ургуулад энээсээ эргээд үрээ аваад дахиад энэгээрээ тариад энд зогтсон тийм шинээр сорт бий болж байгаа. Энэгээр одоо манай энэ бол ач холбогдолтой. Тэгээд энд бол байгалийн тэр бохирдлыг бас одоо бохирдлыг багч гисэн багасгах тийм боломжтой. Яагаад гэвэл зэрэг айлууд чинь аргалынхаа хогийг бууцаан одоо машинаар ашиж яваачаад тэр хогийн цэг дээр аваачаа хайдаг. Тэгээд тэнд хогийн цэг болоод их хэмжээний бууц хөрөмтлөгдөд хог болоод үлдэж байна. Гэтэл тэр тэрнийг хог болохгүйгээр хөрсөндөө шин бордоо болоод ингээд хэрэглэх юм бол ургамлын гарц одоо сайжирж өгдөг. Тийм учраас энийг л одоо хүн болгон сайн мэдэж хийх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ зүгээр мод тарихгүй ч байлаа гэсэн хашааныхаа хөрсийг бас бууцаар бордож болно. Нөгөө талаар бууц нь их болоод зузаан болох юм бол ургамал урахгүй. Яагаад хоолнд их давстай болох юм хоол идэж болохгүй ш. Давс байхгүй бас хоол идэх боломж байхгүй. Тийм учраас энэнд нь тохирсон химийн бордоо, эрдэс бордоонуудыг л бий болгоход л одоо гол чиглэж байгаа. Тэгэхээр энэс үл одоо нэгэнт байгалаа бохирдлоос хамгаалчих чинь, хоёрдугаарт байгаль одоо цаг уурын ерөнхий одоо докторчл бий болгох гээд дулаарлыг одоо багасгах гэдэг юм уу. Ногоон ургамлын ач холбогдол одоо энд оршиж байгаа. Ийм ач холбогдолтой юм байна. За тэгээ энэ таримлуудын голоор ингээд зэрлэг гээд одоо энэ лойл мойл ингээд урагчсан байдаг байхгүй юу. Тэгээ энийг түүгээд ингээд гадагш нь гаргаад хаяхгүй энэ дээр ингээд тавьчих юм бол чигээ хадгална. Хоёрдугаарт энэ өөрөө хатаад энэ дотроо бордоо болдог. Тэгээд энэ хөрсний хөвжил сэмийг бас сайжруулах юм боломжтой. Тийм учраас энэ зэрлэгүүдийг эдгээр ингээд
энэ дээгүүрээ ингээд хаялж чана. Тэгэхээр эн чи өөрөө юу болоод бордоо болоод явчин чигээ хамгаалчихдаг юм сайн талтай. За тэгээ мод тарих үедээ бил бууцаан нөхрийнхээ нэг шороонд 60-40 харьцаагаар ингээд хийгээд модоо тарьчих болно. За тийм бууц хийж чадаагүй тийм моднуудыг болохтой зэрэг энэ шингэрүүлээд энэгээрээ бордож байгаа. Энийг шингэрүүлсэн бордоо яаж хийх вэ гэхтэй зэрэг бууцаа хийгээд дээрэс нь усаа хийгээд 2-3 хоногийн дараа ингээд эсэд пиав шиг болоод ингээд хүрээдэр ш. Тэгэнгүүт нь ингээд 8% гар ингээд хийгээд бордож байгаа. За энэ шингэрүүлсэн бордоо бас ургамлын цэцэгжилтэнд их нөлөөтэй. Ялангуяа жимсний мод энтертэл 8 сард ийм бууцаар бордчих юм бол хойдон жил илүү сайн ургацдаг байхгүй. Тэгтээ зэрэг энэ чинь бас нэг сайн бордоо болно. Ерөнхийдөө одоо энэгээр мод тариад энэ бордоо хийгээд ингээд байдгийн учир нь юу гэхээр одоо цөлжилтөөс хамгаалж байгаа асуудал байгаа. Одоо мод тариад ингээд ургамлын ургалтыг сайжруулад ингээд байна гэсэн цөлжилтөөс хамгаалж байгаа гэсэн үг шүү дээ. А нөгөө талаар хог хаягдлыг багасгаж өгч чинь. Тэрнээс гадна энэ модны өртөс байна. Тэгээ энэ говь цөл энэ юу газарт бол мод нэх ургадаг, модны өртснэх гарддаг. Тэгээд энэ жоохон мод хөрөөдөл ингэх юм бол энэ өртсийн шууд аваад одоо энэ модон дээрээ ингээд хийж байгаа. Тэгээ модон дээрээ ингээд хийчихтэй зэрэг нэгдүгээр чигийг хамгаална, хоёрдугаарт энийг 2 жилийн дараа энэ чинь их сайхан бордоо болоод хөрсөн сэвсгэр болгоод иргээд ирнэ. Тэгэхээр заавал модонд чинь энэ өрцгийг хийх гээд байхыг байхгүй. Ер нь зүгээр орчныхоо зөвлөгжүүлэхэд бас энэ өрцгийг ашиглаж болно шүү дээ. Өрц чинь их болоод ирэх юм бол бас л хог болоод ургалт нь нуудаад ирнэ. А баг болоо яг харьцаа тохирох юм бол юуны ургамлын ургалтыг сайжруулдаг байхгүй. Тэгтээ зэрэг баг ч гэсэн газрыг одоо цөлжилтөөс хамгаалах илүү дутуу одоо зам мамыг замгүй болгож одоо ургамал ургуулахын төвд энийг ашиглаж болох юм одоо сайн талтай байгаа. Тэгээд энэ үртсэ гэдэг нь байгалийн хог хаягдалж болдог, бууц хог хаягдалж болдог. Тэгээ хог хаягдлаас сэргийлж байгаа нэг онцлог арга юм да. 40 бетанд нэг энэ хувингаараа нэг дүүрэн бууц хийчихэд тэгээд 40 бетаныг дүүртэл ус хийчих жаа. Тэгээд эн чинь олон хоног тусам өтгөрнө, цөөхөн хоног тусам шингэн болно. Өтгөн болчихсон байвал хийх порцоо багасгаад яа шингэн байх юм бол хийх порцоо ихсгээд ингээд хэмжээг нь тохируулчихна. Шингэрүүлсэн бордоогоо жилд ер нь нэг л удаа юм уу 2 удаа л услана. За хаврын үед нэг усалж болно. 8 сард хавар гэдэг нь ухаан 4 сард одоо ургамлаа тарилтын үед нэг усалж болно. 8 сард нэг услах хэрэгтэй. Тэрнээс байн энэгээр услаад байж болохгүй. Энэгээр их услах юм бол мөн нөө азот кал юунууд чигтчих штэ. Тийм учраас энийг яг л тэгжил усна олон услах юм байхгүй. За ер нь ингээд мод тарихад хүмүүс бас их ус хэрэгтэй гэдэг. Манай говь энэ тал хээрийн бүсэнд бол усын хэмнэх арга бас байна. Жишээлх юм бол модоо тарихтаа энэ 2 литрийн пиавны савыг ингээд модныхоо үндэстэй цуг ингээд цоолоод хийчих байгаа. Тэгээ цаалж хийчээ тэгээ энэ рүүгээ ингээд ус хийчихэр мод ч өөрөө үндсэндээ л ус нь очих юм бол тэр тэжээл авчих штэ. Тийм учраас ус ингээд услаад ус хэмнэх юм боломжтой аргууд байгаа. Манай говьцол энэ хээрийн бүсэн чи ус хавар шүү дээ. Тэр болгон ус явах. Тэгэхээр ус хэмнээ тэгээ мод ургуулах юм боломж байна. Ер нь заавал зүлэг мүлэг тарихтаа газраа хаглаад доцоо зүлэгний үр хийгээл ингэхгүйгээр байгалийн өөрийнх нь жамаар одоо зүлэгжүүлж ус болдог. Тэгээ ургамлыг одоо үндсээр нь зулгаахгүй сайхан хайчлаад тэгээд эгшлээд тэгээ явах юм бол ургамал хөрсөнд өдөө мянган үр байгаа юм чинь тэр үр нэргээд ургаад зүлэг үсгчихдэг юм сайн талтай. За энэ их галцхай газрыг чинь зүлэгжүүлэхэд бол жоохон хаглаад тэгээд услаад ингээд одоо янзлаад байх юм бол эргээд л одоо юу болчихдаг зүлэг үсчихдэг шүү дээ. Сая одоо тэднийг харлаа. За манай энэ талбайд бол ер нь цуглуулах хийж байгаа юм. Тэгээд хүмүүст экологийн боловсрол олгох, энэ байгаль орчноо хамгаалах, цөлжилтөөс хамгаалах ийм үйл ажиллагаанд сургалт нэг ёсны сургалтыг болдог. Тэгээ хаяг адсуудыг хийчихсэн байгаа. Тэгээ миний цуглуулганд бол одоо 32 төрлийн мод байна. Ер нь тал хээрийн бүсэнд бол энэ навчт моднууд их сайн ургадаг. Говийн бүсэнд ч өрсгөн навчт моднууд их сайн ургадаг юм байна. Тийм учраас энийг бас одоо хүн арчлаад, янзлаад ингэж байх юм бол бас цөлжилтөөс хамгаалж говь цөлийг ойжуулах боломж одоо өргөн байна гэдгийг би энэ талбайдаа дуршиж хийж ингэж үзүүлж улсуудад сурталчилдаг энэгээр экологийн боловсрол болгож байгаа юм. За ингээд одоо ус энд нэг одоо сайлвал ингээд нэг 2 дахин хийхэд нэг 4 литр ус орно. Гэтэл энэ модыг хөрсөн дээрээс нь услах юм бол 40 литр ус, 80 литр ус энтергээд одоо энэ мэрэгжлийн хүмүүсүүд ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ үл усыг хэмнэж байгаа одоо 4 литр ус хийчих гэл энэ модны энэ 70 хайс гэдэг модны үндсэн л одоо тэрчгээр устлагтчих байгаа гэсэн үг. Тэгээ эхний тарилтын эхний одоо жижиг зулцсан модуудыг бол ингэх юм илүү тохиромжтой. Ингээд одоо тэгээ дараа нь ингээд таглчихна. Энэ дээр ус байхгүй учраас одоо ууршилт гаталт явагдана гэж байхгүй. Ийм одоо ачаал хөдөлтэй юм байна.
За говь цэлийн бүсийн гол ургамал бол хөмөл, таан, мангир энэ гэдэг ийм шүүслэг ургамлууд байдаг. Тэгээ тэр нэг чанартай ийм ургамал. Тэгээ тэрнийг хүнсэнд бас өргөн хэрэглэн, мад идэхээс гадна хүнсэнд өргөн хэрэглэн. Хүнсэнд манай уламжилтаар юм их сайхан янзалж хадгалтыг уртсгаж ингэж хэрэглэдэг байхгүй. Одоо мангир гэдэг маань өөрөө энэ. Ингээд энэ мангирыг ингээд төвж аваад тэгээ сайхан цэвэрлээд янзлаад ингээд одоо энэ цэвэрлж байгаа нь. Тэгээ цэвэрлснийхаа дараагаар ингээд сайхан арчин. Энийг усан дугаахгүйгээр арчдаг. Усан дугаавал энэ одоо дарахаараа шарлаад өөр болчдөг байхгүй. Тийм учраас сайхан арчаад ингээд цэвэрлээд махны машинаар ингээд машиантчихна. За махны машинаар машиантаад гараад ирэхдээ зэрэг нь энэ ийм юу жамс давс, цагаан давс биш, ийм жамс давс ч юм уу ийм тавсдаг ийм томхон давс хийж өгдөг. Тэгээд дараагаар нь аарцтай хожоод гутгах нь. За аарцтай хожоо гутгаж байгаагийн учир юу юм гэхтэй зэрэг өвлийн одоо хүйтэн цагт энийг хэрэглэнэ. Нөгөө ханиа томоо хүрэхтэй зэрэг аарч услгаж явна гэдэг үстэй. Тэрэн шиг энэ дарсан сайхан мангиран адууны шилтэй одоо хожоод буцалгаад таршил хийгээд энэ төр уухтвал ханиадыг амархан дарах ийм чадвартай элчлэг ургамал байхгүй маш их элчлэг. Тэгээ өвлийн яг хүйтэн үед энийг үл ингэж хэрэгжилж болно. Нөгөө талаар бол энийг ийм зоодоо хийхдээ барьцалдах чадварын дэвшлүүлэхийн тулд аарс бас олж өгч байгаа. Тэгээд нөгөө талаар хатах бас боломжийг харгалзаж өгнө. Тэгээд тэрнийхээ дараа жоохон гатаад бие даагаад ирэнгүүт нь уцанд гэлэхэд одоо атаачдаг байхгүй юу. За тэгээд ингээд одоо хязээч идсэн бэлэн болсон ийм одоо юу амтлагч гарч ирнэ ингээд гэлэхэд ингээд гатаачихтай зэрэг энийг бол одоо хязээч хэрглэж болно. 100 хэрглэж болно, өвөл хэрглэж болно, хадгалтын хугацааг уртсгахж байгаа хэдэн жилийн дараа хэрглэж болохоор ийм одоо хэмжээний ийм хоол амтлагч гардаг. Энийг бол манай ард түмэн дээр үеэсээ уламжил болгоод ингээд хэрглэж ирчихсэн. За хөмлийг бол дарддаг. Таан мангир хоёроор бол ийм юм хийж одоо хадгалтыг уртсгаж хэргэлдэг ийм уламжлалтай байна.